Хамгийн амархан, хамгийн амттай болдог солонгос хулганы шүл хийж эцгээе. Мэдээж хажуугаар нь час хийсэн амттай цагаан луун дарнаа. Ёо энэ цагаан луунгийн өнгө гэднэр нь бол үнэхээр гоё газдээ. Амт нь бол үнэхээр тасархай. Лайк дараад ширээ чадалах юм болтугай. Ойл зоогоор хил 300 г цагаан луунг шоод үргэлж илбэртэй доолж брэндийнхаа ногооны утгаар хэрчээд өгнө. Нэг том биш, нэг жижиг гимшагийн дундаж байл зүгээр хэрчилтэн. За цагаан луун дээр 2 албаг давс хийж өгөөд сайдар утгаад нэг цаг амраагаад өгнө. За цагаан луун дарах соусонд маань сармис, сонгон, дурын сонгон шүү. За цагаанга бүгдийг жижилж чад миксерт хийгээд өгнө. За амтлагаанд нь кучугаро 4-5 олны албаг, загас уснаас 3 олны албаг нэгт өрөхгүйгээр за нэг ширхэг лир юм уу алин байж болно. За доолж брендийн чулааны утгыг ашиглаад лирээ ингээд маш гоё нэмгэн арилгаад өгч байгаа. За лирээ жижиглээд миксерт дээж өгөөд 2 албаг агшаасан бодоо хийж өгөөд миксерт өгнө. Нэрээ доолж брэнд маань хаврын урамшуул гээд хутганы ком авсан хүмүүстээ хутганы савыг бэлгэлж байгаа урамшуул нь үргэлжилж байгаа юм билээ. Та хэд маань амжаад худалдаа хийгээрэй. За давсалсан цагаан луунгийнхаа шүүсийг насгаад сойгоод өгнө. За луунгаа нарийнхан сайхан гэрчиж өгөөд нарийн ногоо сонгийн юм уу жууцаа байж болно. За хольж болохоор нэг томхон түмпэнд хийгээд өгнө бүгдийг. За соусоо хийгээд үүн дээрээсээ бор хэлсэн чихэр 3 албагыг чихэрлэг идэх дуртай хүмүүс маань чихрээ нэмээд иж болно 6 албаг гээд. За өнгө нь бол ингэж гоё харагдаж байна. За үүнийг хамгийн бада нэг өдөр дарж тавьж агаад идэж болно гэсэн үг. За ингээл 7-10 хоногийг идэх хачраа бэлтжлээ. Витамин С эслэгээр баялаг ноо дараа тавьчлаа. За үндсэн хоолндоо орцгоё. Энэ нэрээ доолж брендийн хөлдөө махны утгыг ашиглаад ингээ маха ирчиж байгаа. Нэрээ хөлдөө махны утгыг ганцхан хөлдөө мах биш нөө торт далах гэд олон төрлөөр ашиглах боломжтой байдаг. Хоолнд маань нэг олон төрлийн барахгүй ногоо болов төмөс 2 шөг 3 шөг сармис үндсэн нэрээ босоод юмнуудаа ирчдэг би нахлах тоогоочийн утгаараа ер нь ирчдэг доолж юм ихэд өстө оромтой байдаг шүү. За сонгоноо сайхан жижиглэж ингээд ирчээд өгнө хуваагаад. За шууд хайруулын тавган дээрээ хамах төмөс ногоо болов сонгон за амтлагаанд күчүжан сой соус 2 олны албаг ойстер соус 1 олны албаг за дахианы шүл cooking wine 1 олны албаг литр 200-аас литр 500 г ус хийж өгөөд 10-аас 15 минут буцалгаад өгнө. За ингээд нэлээд буцалаад ирэнгууд нь сармис хийж өгөөд дээрээс нь ногоо сонгон халуун жижиг хийсэн ч болно, хийхгүйсэн ч болно. За ингээд өнөөдөр маань амтд хоол маань бэлэн боллоо. Энэ хүртэл бичлэгтээ минь цугаас нь баярлалаа. Илүү их үзэх хүсвэл намайг фоллоу хийж дагаарай.